Орой мэд хөргөө үзэгчтэй TV телевизийг Project нэвтрүүлэг шинэ дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдв кино урлагтай холбогдно. Бидний урьдсан зочин продюсер жүжигчин Алтан Дуулах их урьсан. Энэ өдрийн мэнд төргийн урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Чамд энэ өдрийн мэнд төргий. Жүжигчин Наран Мөнх энэ өдрийн мэнд төргийн урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Та нарт ч энэ өдрийн мэнд төргий. Project буюу төсөл тий яг одоо ажил амьдралынх нь ямар төсөл одоо хэрэгжээд явж гин ямар төслийн ард гарч гин үргэлжилж гин гэд хоёлаа ингээ яриага эхэллээ. Одоо тэгэл ажил амьдрал хоёрын ард гараад явж байгаа юм. Сая нэг Эрдэнэсийн харал гээд уран сайхны кинонд орж дуусаад тэрний ард гарлаа. За одоо хамгийн сүүлд хийсэн том төсөл юм бол Эрдэнэсийн харал гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлээд зураг авалт маань амжилттай сайхан дуусаад бүх пост продакшн ажил маань дуусаад 11 сарын 14-өөс 15-наас бүх кино театруудаар гараад явж байна. Энэ киноныхаа ард бас хэрэгтэй хамтарч ажиллаад тэгээ бас өөрийн авиа студийн зэмдтэй хамтарч ажиллаад кино дуусчихлаа одоо хүмүүстэй үзүүлэх гэж яаж үзүүлэх вэ гэж маркетинг хийлгэж байна. Тэгэхээр кино уран бүтээл гэдэг өөрөө одоо тухайн зохиолчийн, найруулагчийн, төслийн продюсерийн, багийн тэм нэг хүмүүс нийгэмд үзүүлэх гэсэн тэм нэг өнөд зүйл санаа нь бас явдаг шүү дээ. Тэгэхээр энэ Эрдэнэсийн арал гэд төсөл гол зорилго нь үзэгчдэд өгөх мессеж нь юу байгаа юм бол бид нар энэ зөвлөөр яг жил гаруй хугацаанд бичигдсэн байхгүй юу? Манай авиа студийн дууны найруулагч Захирал Цэгмэдгээ залуу дээ. Тэгээд лог хөлөндөөс манай анхаах минь хамтарч бичсэн. За тэгээд хамгийн анх таалагдсан нь гадаадын жуулч ирээд ирсэн гэдэг нэлээ. Монгол ус ингээд нэлээ. Тэгээд зайсан төлөв өндөр чиг дээрээс харж байгаа. Танаа ус одоо яг юм арал шиг юм аа. Дөрвөлийнхаа дунд байдаг юм жигээ яг юм далайн арал шиг юм дотроо ингээд бугаа шаваад амьдэрсэн. Төвжрэлтэй, стресстэй юм арал шиг юм. Энэ арал дээр ингээд ийм томууд нуттай байж яагаад яг юм үг юм арал шиг жижигхэн хонхорхоод ингээд бүгдрийг шаваад идэм бэ. байдаг юм байна. Тэгмүүд яг манай кинонд гардаг одоо уран бүтээлч болгоно ер нь бол яг хийсэн уран бүтээл болгон дээр өсөж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний мессеж юмыг зөвийг ойлгох, сайныг гаргах гэж хичээж ажилладаг байх. Бид ч гэсэн уран бүтээл болгон дээр хийж ажилладаг. Манай дээр бол ерөнхийдөө зүгээр нэг жижигхэн ер нь болохгүй, нийгэм болохгүй байна. Хажууд байгаа ихнэр болохгүй байна. Дурсан бүсгүй болохгүй. Энэ юунаас бол одоо нэг залуугийн бачуурлын тухайд. Тэгэхээр манай киноноос үдсэн эрэгтэй хүн бол бас өөртөө гаргаж чадахгүй. Ер нь бол тэр бол эрэгтэй хүн бол бачуурлаа, дотоод бачуурлаа гаргаж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүний сэтгэл зүйдээр илүү тоглолт хийсэн гэж ойлгож байна. Зөв. Тий, ер нь бол бас эмэгтэй хүн гэдэг бол одоо ямар ч цөмийн зэвсэг, ямар ч айрмаас илүү хүчтэй юм аа л гэдэг бас утга байгаа. За. Эмэгтэйний тэнд сайн чимэгтэй байгаа. Муу чимэгтэй байгаа. Мэдээж жүжигчний хувьд тухайн зохиолтойгоо танилцсан. За энэ дүр тий миний дүр мөн үү гэл ах ихний асуултаас эхлээл ингээл үйл явц эхэлдэг байх. Тэгээ юугаараа онцлог байв, яагаад зөвшөөрөө гэд. Мэдээж тэгэл нэг найруулагчтаас тий кино хийж байгаа одоо продакшн юу гэдэг юм тэндээс ингээл зохиол ирэн л тий. Тэгэл ирээл уншаал тэг нэг өөрт төрдөг нэг мэдрэмж өгдөг байхгүй. Энэ дүр дээр би бол явчих юм байна гэж бодсон дүр дээр явна. Бас бүр тис хөндлөн дүр байдаг шүү дээ. Нэг би бол хизээч энд наалдахгүй гэсэн дүр байдаг шүү дээ. Бүр тэгж буухаар би зурж ингээд эсрэгээрээ тэрэнд ингээд орчмоор санагдав. Өөрийгөө сороод үзчих юм шиг. Тэрнээс яг ингээд уншиж байгаа за үнэхээр энд би бол орохгүй байна гэдэг юмд бол урдгүй. Энд бол өстой орно гэсэн юмд бол заавал яаж чаал ордог. Сая энэ Эрдэнэсийн арал дээр бол зохиол надад тавьчирч өгвөл тэгэл би зохиол уншаал шууд таалагдсан. Яг л өмнө нь миний нөгөө нэг тоглож байгаагүй те миний ингээд бүтээж байгаагүй дүр гэх юм уу. Тийм байсан болохоор надад бүр амар таалагдсан. Яг юм бодит тийм фантаст ч юм уу амар тийм хэтрүүлэгтэй юм байхгүй. Яг л ингээл хөрсөн дээрээ өнөөдөр ингээл амьдрал ямар байгаа вэ те
бид нар яаж амьдарч байгаа вэ? Биднээс доогуур байгаа хүмүүс яаж амьдарч байгаа, дээгүүр байгаа хүмүүс яаж амьдарч байгаа ингээл ийм тэр нь надад амар таалагдсан. Тэгээд тэр дунд байгаа тэр галт гээд залууг хориолн надад бүр амар таалагдсан. Ер нь тэр энэ зохиолыг уншсан ер нь эрэгтэй жүжигчд бол эрэгтэй дүр дээр нь те эмэгтэй жүжигчд бол эмэгтэй дүр дээр нь ингээд шууд зөвшөөрөхөр тийм байхгүй. Тэгээ бүр дуулаа надад зохиол авчирж өгөхдөө зохиолыг би ингээд аваад уншихсан чинь Эрдэнэсийн арал уран сайхны кино жүжигчин наран мөнх гэх бүр ингээд хаягдсан байсан байхгүй. Тэгэхээр пүүх энэ одоо шүү амар хаягд байвал уншаачгүй байх чинь ингээд тийм нээсэн чинь хууц суулган дээр нь жүжигчин наран мөнхийн зохиолч чинь наран мөнхийн зохиол гэвэр ингээд зооцсон байгаа байхгүй. Тэгэл тэр нь жоохон ингээл хөвгөлтэй юм шиг санагдчихвал тийм дураараа гар шүнээрээ гэж. Тэгэл яг үндсэн зохиолоо уншаал дууссан чинь би зүгээр шууд л тоглоно л гэж. Тэгэл за хэзээ юу гэж хэлж байгаа юм. Тэгэхээр дуулгын хувьд яг энэ жүжигчний энэ кино урлагийг ингээд тэр дундаа сонгосон шалтгаан хаанаас хизээнээс эхэлтээ тэр мөрөөдлийнхаа замналаар яг зөв зам дээрээ явж байгаа юу гэж асуумаар байна. Яг явж байгаа. Тэгэл зөрсөндөө би 2010 онд 2 дугаар курст байхдаа Лавдмаа гэдэг юмд заах туслахаар ажиллах боломж олгочихсон байхгүй. Тухайд Black Zebra-стууд гүйцэтгэлийг хийжсэн. Тэгээд Black Zebra-стуудын базаах бэлгэн болон бөөж явах намайг оюутан багтуудад хан дүүжин кинонд ажиллах уу. Тэгээд тухайд ч юм бол ер нь кинонд тоглох биш зүгээр киноны арай алтанд ажиллана гэдэг бол нэр соёл амар том байхгүй. Тэгээд тэр дундаа тухайд бас Лагос институтэд ажилладаг. Тэгээд тэндээ Лавдмаа гэдэг кинонд туслахаар ажиллаад туслах оператороор ажиллаж байсан байхгүй. Тэгээд ер нь би жүжигч юм юм байт юм байна. За ер нь энэ дотроос надад хамгийн зохих нь одоо жүжигчний мэргэжлэр сурж байгаа зохих нь юу юм бэ? За хамгийн анхны үзгээр харахад л навчаа гэж надад амар лаг санагдаад тасахгүй ингээл харахаар ингээл навчаач өөрөө л гаднаа нэг тийм юу юм шүү дээ. Хүмүүс бол ингээд жоохон юу гэдэг ингээд шууд харцдаг юм тийм элдв янзын зам байхгүйгээр тэгэл навчаагчийг хараад тэгэл ер нь араас нь би фантаст дууралтчны ах нарын кинонд бас зургийн дараагаар ажиллаж байсан байхгүй. Тэгэл тэндээс мочхойхыг хараад мочхойхыг тэр хүмүүстэй яриад хүмүүстэй ажил ярьж байгааг нь гаднаас нь хараад магадгүй дараа нь өөрөө сүд ажил ярихтан бодно мочхойхон гадны гээсээр өртөлтөөр яж байгаад ингээл тэгэл ер нь бол за анхнаасаа л ойд байхаас л кинонд явцсан. Тэгэл найзуудтайгаа нийлээд араас нь кинонуудыг хийсэнтэй. Би ер нь бол бүр жоохон махаас манай аав нэг хөдөө кинонд ингээ натурд явахаар намайг хайж явахаар миний бие өвдчихдөг гэсэн байхгүй. Тэгээд аав хэдэн хоног явна 90 эртэл ер нь ингээл би ингээл жоохон байж байгаа л бие өвдөөл те тарих хөдлөөл толгой ингээл ханаа дөрөөл ингээд идэх байхгүй. Тэгээд аавтай явахаар би ингээ зүгээр байгаад идэг. Аав ингээ ирчхээр бас зүгээр яг ингээл бие өвдөж байж байгаа л би зүгээр болгонгот л маргааш наа ирдэг. Мэдгүй яагаад ч надад нэг тийм биш. Тэгэл аавыг дагаж ингэж кино натурд ингэж хүмүүс аавын ингээл жүжигчдийг ингээл харсаар агаал би бол амар дуртай болсон. Тэгэл би юу юм том болоод яг ийм л болох хэрэгтэй юм байна л. Тэгэл ингээл хүмүүс ингээл ярьж байгаа. Ингээл жоохон ингээл тэрнээс ч хоош ингээл цаг хугацаа өнгөрөөл би ингээл ингээхийн тулд ингээд ийм дугууланд явах хэрэгтэй юм байна. Суурь тавих хэрэгтэй юм байна гэж цоглог студид ороод одоо энэ дуулах бид нар ч цоглог студид хамт байсан шүү дээ. Бүр жоохон бахасаа. Ухаан орох тусмаа ингэх хэрэгтэй юм байна. Ийм жүжигчин болвол гоё юм байна. Тэгэл ингээл хүн жүжигчин болгоныг хараад ингээл хувьсаал өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ингээл өсвөр насны хүүхэд чинь би нэг бол энэ жүжигчин байна. Энэ гоё юм байна гэл. Энэ гоё юм байна. Энэ жүжигчин гоё, энэ ах гоё гэл. Тэгэл зүйлдээ яг ингээл явсаар агаал ер нь бол эцээ эцэд би бол аавынхаа мэрэгчлийг одоо гэр бүлээсээ үүлж авах юм бол би юм байна гэдгийг яг олд мэдж байгаа. Тэгэл за би ерөөсөө ингээл энэ мэрэгчлэр л явах хэрэгтэй юм байна гэл. Тэгэл дуртай болсон доо. Аавынхаа мэрэгчлийг өвлж авах гэд ярьж шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд гэр бүлд нь одоо яг
яг ижил одоо мэрэгчлээ хүн байгаагүй бол тэр хүмүүс бол ингээд нэг юм өөр хороо байх бас нэг тийм өөр нэг тийм боломж ах. Магадгүй аав нь Монгол улсын гавьяа жүжигчин. За аав нь бас тайлс дэлгэцийн олон бүтээл дүрээ мөхөлсөн. Тэнгүүт нь хүүн байхаар нэг тийм нэмж ачаа өөрдгөө. Энэ хүний хүү. Ер нь бол тэгээ шүү. Гэтэ ер нь бол тийм. Гэтэ ер нь аавгаа ер нь их хүнтэй уулзсан даа бас л. Би ч өөрөө бас аимсаглахгүй. Тэ юм бол ингээл юм болгоны магнаа дэж идэг. Муу жимний урд идэг, сайн жимний урд идэг. Тэгээ тийм болохоор нөгөө нэг хүмүүс аавыгаа ч уулзалгүй. Чи ийм хүний хүүхдээ чи ийм байдаг гэл тэ. Тэгэл нөгөөд чи ингээл байнга ингээл толгойд би ингээл аав чи магсарч авийн хүүхд чи жүжигчин хүний хүүхд гэл нөгөө байнгын ийм ингээл үрээд ирэхээр ялч хөө нөгөө хүн чи бүр цаанаасаа юм кодлогдож орж ирээл ингээл цэгцрээл эхэлт юм лээ л те. За би нэрээ би бас хамаагүй байж болохгүй юм байна те. Яг тэгвэл тэгэх юм бол миний аавд муу юм байна те. Гэл нэг жоохон тиймэрхүү юм орж ирд юм лээ л те. Тэгээл цэгцрээл ер нь дараа дараах л байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр уран бүтээлч хүний хүүхэд байна гэдэг магадгүй надад юм хоёр талтай байх гэж бодож байна. Нэг нь мэдээж бас аавын тэр тий нэр хүндийг нэр төрийг хамгаалах үргэлжлэн болно гэсэн үүрэг хариуцлага. Нөгөө талдаа бас ингээд хажууд нь заад зөвлөө дэмжиж өгөх юм байна шүү дээ. Энэ бас нөгөө талдаа даваа тал баг. Аав нь ер нь хэр одоо уран бүтээлүүдийн үзэл тийм одоо зэмлэл магтаал хоёрыг өгөх. Ер нь бол нэг юм хэлэхгүй дээ. Би ингээл очивол хөөе шараа энэ кино энэ дээрээ гэл тэгэн готл. Саамшгүй та. Тэгэл хайж. Тэгэл ямар сони за татаач ч удаа жүжигчин юм байж надад юм ингээд хэлж өгсөнгөө гэл би тунж өмнө л те. Тэгсэн чинь бас л өгүүлээсэн юм лээ. Тэгээ дараа нь тухайн үедээ ингээл мэдгүй байж байгаа л одоо ингээл соёл урлагийн сурвалж байвал найдангийн гав өгөх шиг ингээд бид нарыг манай ангийнхны нэгдэг гэсэн. Одоо нэг ажлын нэр өгч нь тийм юм хийнэ. Тэгсэн мөртлөө өөрөө ингээд бэлдээлтэй чи идэх ёстой чи ингэх ёстой гэгдгүү зүр ингээд хайждаг. Тэгэд би одоо тэдэн минутын дараа те хичээл дуусахын өмнө ч юм уу шалгана гээл тэгэхэд л хүм болгоны толгоноос юм гарч эхэлж байгаа байхгүй юу. Энт ч нэг санаа гараад энт ч нэг санаа надаас нэг санаа гараад те тэгэл тэрийг ингээл тэгээд яагаад тэгээд идэв гэсэн бэ гэхээр манай аав ч гэсэн одоо намайг чи ингэж өөрөө мэдэр те өөрөө мэд өөрөө ингэж үз би чамд ярих ингэж заахтай гол нь биш ээ чи ингэж өөрөө ингэж мэдрээд үзээд хараад ингэж өөрөө хийж үз гэж өөрөө хийж үзээд чи шантрахаар өнө шантрахааргүй өнө чи нэмэржлийг сонгохоор өнө сонгохооргүй өнө чи өөрөө сонг гэж зүгээр надад үлдээсэн юм байгаа байхгүй тэгэл сүултэнд ойлгохно гэдэг шиг тэгэл сүултэн л ойлгох юм. Магадгүй ингээл кино уран бүтээл тоглоод хүмүүс таньдаг болоод тий багш нараасаа найзуудаасаа хүмүүсээс гой магтаалын үг сонсоод энэ бол мэдээж уран бүтээлч хүнд их гоё мэдрэмж. Тэр дундаа аав хүн тий миний хүү болж гин гэдэг тийм үгийг сонсч байсан гэж байна. Нэг л удаа сонссон. Тэр нь нөгөө нэг миний бодол нэг юм байт юм л да. Би одоо манай аав жүжигчин те залуу байхдаа ингээл орж ирсэн юмуд байгаа. Гэхдээ залуу байх насаа ашиглаж чадаагүй цаг хугацаа амар их байгаа шүү дээ тэр хүнд те. Би яг тэр цаг хугацааг нөхөх юмсаа л гэж боддог байхгүй. Тэгээд би нэг амар зөрөгтэй код гэдэг нэг кино хийсэн. Тэнгуутлаа зүгээр шууд миний л би шууд бодлороо хийж байгаа байхгүй тэр киног. Би код гэдэг би кино хийх хэвээр. Яагаад бол миний аав кино бол хийж байгаагүй миний аав жүжигчин. Гэхдээ миний аавын бодолд кино хийх тийм жоохон ч гэсэн тийм одоо хүсэл мөрөдөл байсан болов уу гэж би боддог байхгүй юу. Тэнгуутлаа би зүгээр шууд кино хийгээл аавыг шууд нэг дүр дээр нь тавиал өөрөө дүр дээр нь тавиал. Тэгээ титр дээрээ хараа Бадмарын магсарч авийн наран мөх гэх гурван нэр шууд дараалал тэгээ гарan гутал амар хүн амар гоё болдго юм байлээ. Тэгээ магадгүй аав тэр киног дуусны дараа надад нэг л удаа миний хүү гэлмсэл. Гэхдээ бас нэг амар ингээл санаад байхгүй тий болж байна. Үргэлжлүүл. Чатгаар өгөн тэгэл цаашаа үргэлжлүүл.
Тэгэл тэгж л нэг тийм үг сонсчихсон. Тэр авсан мэдрэмж бол гоё үстэй. Юу би чинь мулт явж байгаа юм чинь юу цаа хизээч тийм аав надад тийм үг хэлж байгаа намайг тэгж анхаарч байгаагүй те чи тиймд орох юм уу наад дээр чи ингэж жүжиглдэж шүү гэж хизээч хэлж байгаагүй хүн яг тухайд ингээл бич кино нэгээл амар ингээл оргилцсан байсан үе дээр аав татчихвал өмсөл тавихад би бол тэрийг болж байгаа байхгүй. Тэр бол зүгээр хамгийн гоё мэдрэмж байсан. Уран бүтээлч хүний амьдралын замнал их сонин надад тэг санагддаг байхгүй юу? Магадгүй өөр мэрэгчлүүд яг урдах ажиллаа хийгээл ингээл тогтсон ингээл цалин хөлс аваад өөрийнхөө карьерийг хөөгөл ингээл явж хахад уран бүтээлч хүний амьдрал үзэгчээс нийгмээс бас их шалтгаалдаг тий. Тэгээд зарим үед за энэ яг гоё боллоо гэхээр хөрөхгүй юу байна. Зарим за яах вэ гэж хийцэн чиг ингээд хүмүүс хүрээд идэг үе байна. Тэгэл яг ингээд бодохоор яг аль уран бүтээл нь одоо ийм тодхон үлдсэн байна. Аль уран бүтээлээрээ бас хүмүүст овоглуулж дуудуулж байна. Надад бол одоо би даж уран бүтээл хийснээс найзуудтайгаа нэлээд хийснээс хамгийн гоё кино бол манай Хүсэл гэдэг юм. Ер нь бол Хүсэл кино аягүй олон залуучууд үзсэн байдаг. Үзсэн байдаг. Ялангуяа бас дуунаас амар их хүмүүс төрсэн. Цэжин дотор нь бүгдэнд нь байдаг. Бүгдээрээ л найзсандаа ер нь бол махт өнөөс илүү сайн найз гэдэг шиг. Ер нь бол ялангуяа манай үеийнхэн бол надаас доош нэг 5 үеч гэдэг юм те. Тэдэрт бол хүсэлэл. Одоо ч нэг бас зургаараа гардаг, гарах болгонд нь үздэг. Тэр кино надад аягүй сэтгэлд үлдсэн байдаг. За сүүлд бол тэгээд одоо Эрдэнэсийн арал гэдэг кинон дээр л одоо би сэтгэл бүхэл одоо за дуусгаж юу чадах вэ тэр болгоно гарга. За дээрээс нь бас манай ихнэр маань ерөнхий продюсер ажилласан болохоор аль болох их нэртэй бас одоо бич ихнэрийнхээ нөхөр нь за одоо ихнэрээс арай илүү дөчлөгтэй ч гэдэг юм уу тийм байр суурьтай байгаа шүү. Тэр нөө тэр байр суурь алдахгүй тул бас нэг юм хичээж ажиллаа адилхан болохгүй байгаа гэсэн юм болно хараа байж би зохицуулъя чадахгүй өрнөл за би зохицуулнаа надад чинь гараад ирэгээл аль болох нуруулах гэж ажиллаа. Гэр бүлээрээ яг ингээд уран бүтээлч байгаад нэг уран бүтээлийн ард гарна гэдэг юугаараа онцлог юм байна. Магадгүй саяны хэлснээр нэг уул шиг нөмрлөхгүй л тий. Магадгүй найз нөхдөйсэн бол за чи зохицуулчих гэх байлаа шүү дээ тий. Нэг адилхан кино уран бүтээл адилхан салбарт ажилладаг ч гэсэн нэг уран сайхны кинонд дээр ажиллаж байгаа юм л дээ. Тэнгүүд яг маргалдах зүйлүүдээс байдаг юм лээ. Одоо түрүүний найзгаа байсан бол за чи хийгээд ингэж ажиллаа хуугаал авсан би өөрөө ажил хийсэн бол сэтгэл амар гэж болно шүү дээ. Тэнгүүд яг би өөрөө ажил бүтээсэн манай ихний ажил болохгүй л яагаад наа чи болохгүй байгаа юм бэ гэж хэлний хэлнэ хоёр хэлнэ хоёулаа жоохон маргалдаад өнгөнө. Гэтэ хамгийн гоё надад таалагдсан бол итгэлцэл. Одоо битүүрч одоо бүхэл одоо юу гэдэг таас тооцооч гэдэг юм уу. За нэг ажил бүтээх хэрэгтэй ч гэдэг юм уу ингээд ямар нэгэн байдалтай манай ихнэр л юм яс واخгүй. Би ч өөрөө юм хаамаагүй. Ингээл уршагаал ингээл за болно гэж таардаг. Манай эмэгтэй хүн тэгээд дээрээс нь бол яг юм диктатуртай яг яс за яг л цагтаа бол цагтаа байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм байр суурь нь бол надад аюул таалагдсан. Наран мөнхийг одоо үзэгчдэд одоо хамгийн түрүүнд таниулсан тэр дүр ямар дүр байсан юм бол дээрээс нь хувь хүнээс бас нэг юм их юм шаарддаг нэг юм байдаг штэ. Бүр хамгийн анх ингээд одоо хүмүүст ингээд намайг таниулсан юм уу? Тэр чинь нөгөө нэг юу штэ. Болтын захиа штэ. Одоо камертай хамтлагын болтын тоглолтын захиа гэдэг байж тэрэнд хамгийн анх тоглолоо. Тэгэл тэрнээс би тэгтээ ингэдэм шиг байна. Би одоо ингээд би нэг юмд орно штэ тий. Тэгэхээр одоо анх болтын захианд ингээл тоглосон чинь болтын захиа гэдэг нэртэй болсон байсан байхгүй би. Нөгөө нэг наран мөнх нака байхгүй болсон. Нака байхгүй. Нар болтын захиа. Соёл урлагийн сургуульд орон ортол. Болтын захиа. Болтын захиа л байсан. Тэгж байжснаа суйст оронгуутлаа хэцүү ангийн бэлгүүн болоод тэгэл бэлгүүнээрээ явсаар байгаал сая сүлд нөөрөөс цэрэн болоод тэгээд цэрэнгээс хойш явж байгаа сая номер 1 дээр дуухан жагаа гэдэг өчтөй болоод тэгээд дуухан жагаагаараа одоо явж байгаа. Явж байгаа. Ингээл ер нь бол нэр солигдол ингээл явчихдаг. Би 2008 он соёл урлагийн сургуульд ороод 2012 онд төгссөн. Тэгээд 10-аас
12 онд Зебрастууд, Black Zebra-стууд байж байгаад тэгээд Fantastic Four-ш найх нартай бид нар арга бүгдээр одоо манай англи бүрнээ Жука Нема бид нар бүгдээрээ л арай албад үзтгэл. Тэгээ 2014 онд манай өвөө гэдэг найзуудаараа нийлээд киноч хийсэн. Хүсэлтэл киноноос эхлээл. Тэгэл бид нар нараас нь хийсэн. Би дурлмаар бэлгшгүүд төлөвлөгөө манай зүсгч гэлээ nolong сайхан кинонууд хийсэн. Сая сүүл бид нар галзуу дурлал өөрөөсний 2 гээл олон ихтэй кинонууд хийгээд амжилттай хардан гарсан. Тэгээд одоо сүүлүүд нэг ганц 2 контентууд хийсэн. IP контентууд. Тэгээд IP контентууд хийж байгаа л театрт ер нь нэг сум тавьж гэж ирдэг байхгүй. Театрт кино нэгэд үзвэл явах болоо гэсэн бодлоо байгаа л. Тэгэл аваа студент зэмдтэй нэг өдөр санаанд уулзаал. Хоёулаа сууж байгаа л нэг театр л нэг кино хөөс тэгэл ер нь хоёлаа ажилд орсон доо зохиол бичгээс хуулаад. Одоо яг жилийн хойд дээр кинон бэлэн болж байна гэж. Яг л 4 жилийн 10 сард битэр чинь уулзаад кино хийх үү, яах уу, ингэх үү, за хамраа хүмүүстэй яаж хийх үү, зохиолоо ингэж хийдэг гэж яриаг л бүх юм яриа шийдсэн байхгүй. Жүжигчин хүн хизээч ингэж суралцаж дуустдаггүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ мэрэгчлийг одоо өөрөө мэдэрснээр одоо ингэ надад тайлбарлаж өгвөл юу гэж хэлэх вэ? Жүжигчний мэрэгжил бол хэцүүлтэй, амар хэцүүлтэй. Тэгэл бүх орчинд амьдрын техникийн хөнгөн юм л да. Бүх орчинд амьдрын бүх хүн болно гэл амар хойсон өөрчлөгдөн тэ. Хизээс нэг тогтохгүй чи би бол одоо ингээд миний үс ч юм уу те магадгүй би хүүхэд байхад тэгдэг байсан хгүй манай сараа гэж. Одоо чиний наад үс чинь чинийх биш. Наа чи одоо цоглог студ бараг улсын өмч те. Байгуулгын өмч. Чиний үсийг би хийлж засна. Энэ байгууллага юу гэсэн чи тэрүүгээр байна гэдэг урлагч. Сайн дүү ээжээж сайн ах болтгүй шүү те. Гоё үг байна те. Тийж хэлдэг байсан хгүй наа. Тэгээ чи хүн болгохдоо тийж гэж ялгаж харцах хэрэггүй. Зүгээр л чи тэрийг хүндлэмээр ямар хүн байх намайг хүндэл сайн дүү ээ. Эцэст нь чи сайн ах болно. Гоё үг байна те. Тэгэл тэгж хэлдэг байсан болохоор тэгэл аавынхаа үгээр урлаг болно нэг юм л. Яг ингээд уран бүтээлийнхаа замлаар явж байгаа уран бүтээлчийн хувьд хэр амттай байна? Амттай. Ягаад гэвэл одоо ер нь бол яг янз янз л ярьдэн шүү дээ. Одоо соёлын сууж хийж үжиж яах гэж болсон гэхээр би багаас урлагийн үзлэгт ороод юм аюустай байсан, багын мөрөөдөл байсан. Тэгвэл би бас айгүй сонин яг өмнө нь бол би цоглог студ гэж хүүхд тогтоо ингээл нэг зүйл явуулсан л да. Гэхдээ яг сүйст орнож өрөөсө боддгийсэн. Тэгсэн чинь одоо жүжигч амраах намаа нэг цоглог студ дээр ажилласан. Холливуд амраах. Цоглог студ дээр байжсэн чинь дуудаад реклам тоглолт өгөхгүй. Орон сууцны даатгал реклам. За. Тэгээд тэр бүр аюу хөвчлээ яа гэдэг ярьчих гэдэг. Тэгсэн чинь амраах дуудаад нэг вик цугаал явсан чинь хойшоо динжимэг руу тэнд дэдэг газар л яваад. Тэгээд динжимэг тэнд цайдан газар зэ тэр. Динжимэг руу зэжсэн чинь амраах тийш явж ороод дотроос нь байлгахыг аваад гэсэн. Тэгээд байлгах манай тухай цахилгуудаа тэнд хонсон юм шиг байна. Тэгээд амраах очиж аваад. Тэгээд хоёр реклам тоглодог хгүй. Тэгээд би амраахыг авсан чинь амраах надад тэгээд хэлдэг хгүй. Ахын дөө сүйстор жүжигчин бол ахын жамаг гой од болгоно гэлсэн байхгүй. Од болгоно гэж. Од болгоно гэсэн чинь би сүйстор чиг. Тэгээд орсод тэгээд хадаас хаяа хэлдэг хгүй. Та яаваа нөгөө од болгоно. Өөрөө одорчлаач гэдэг юм уу. Тэгээд ер нь бол их амттай шүү дээ. Одоо яг тэгэл амт нь юунаас өдрөгдөг вэ бол яг ер нь бол ингээл гудамд явахад ингээл таних хүмүүс нь таньж юм, зарим ингээд зөвхөндөлж юм. За ингээл гадуур ажил үзтүүл ингээд явж өгдөө. За тэгээ ахаад ингээ тийм биш тахын дүү ингэж юм гэж хүмүүсийн хандлага харилцаа хүртэл одоо ч хүмүүс нэг үе бодол гоё болсон шүү. Өөрсдөө гэсэн одоо ингээл студид компани байгуулаад те ингээл зориол явж хахад их л олон давааг давж байгаа. Тэр дунд хамгийн сайхан нь юу байв? Бас хэцүү нь юу байв? Шантраад болдог ч юм уу да гэж бодсон үуч гэсэн гардаг л баг. Анх кино хийхдээ бид нар юм бодчихсон баг. Зүгээр л гудамын дээр тэнгис кино театрын дээдл дээр ч юм уу эсвэл гудамны байдаг юм самбар дээр өөрийнхөө постерыг үлгэл тэрний гудам зураг л өөрөө яваал хүмүүс тэр харахыг амар хүсдэг байсан баг. Тэгсэн чинь киногаа игээд театрт олж театрт хүмүүс одоо үзэж эхэлж байгаа шүү дээ. Яаж мөнгө олдгийг сураг мэддэг тооцоолоо үлээсэн. Ямар ч лсэн реклам телевиз дээр яваал
постэр гудамжууд Тэр болчиход юм байна. юм байна гэдэг бодсон чинь. Яг тэр нь ингээ биелээд ирсэн чинь дараагийн хамгийн том юм чинь нөгөө хүмүүст хүргэж одоо нөгөө гаргасан зардлаа олох цаа тэгээ бид нар ажил энэ чинь бидний хувьд бол ажил юм чинь цалингаа авах тийм. Тэр ингээл одоо суралцаал явж байна да. 15 он гэдэг чи одоо баг 19 жил 10 жил. Тэр 10 жилийн өмнөхийг бодвол 5 жилийн өмнөхийг бодвол одоо бол ер нь ялангуяа залуучууд нийлээд продакшн болоод ер нь бол аягүй их сөйлөлтийг суул болон коучид төгссөн залуучууд нийлээд продакшн болж байгаа. Боломж нь бий болж байна тийм. Аягүй тэнгууд нийлээд зарим нэг хүмүүс нь ингээ сошиал контентууд хийгээд гоё ус амжилттай явж байгаа залуучууд байна. Кино хийгээд амжилттай явж байгаа залуучууд байна. Хамгийн гоё юм нь продюсеринг компаниудаас аягүй их бий болчихлоо л да. Тэдний өөрсдийнх нь хандлага нь аягүй гоё болчихлоо. Ягаад гэвэл үнэхээр сайн чанартай төсөл бичих юм бол гоочин цаг үе шиг заавал олонний танил тэр хүн киноны гол дүр тоглох хэрэгтэй ч гэдэг юм. Олонний танил хүн туршлагатай кино хийх хэрэгтэй ч гэдэг юм. Тийм байхад болчихлоо. Би ч юм ба сая баг 2 жилийн өмнө. За ер нь уран бүтээлийг болидоо яг болж байгаа шалтгаан бас гэр бүл байгаа л да. Чи би бас бүлэгтэн гэр бүл авч явж байна. Ардаа 2 хүүхэдтэй. За ер нь арай илүү манай үеийн залуучууд ер нь бол агшаа төвшөөх явж байна. Очоод 1 жил хэцүү болол 2 дахь жилээсээ гайг болол 3 дахьасаа бүр гайг болол нүдэн дээр бас сайхан амьдрал дэвшлээ. Тэнгүүд чинь тэгэл бодол орж ирдэг юм байл л дээ. За ер нь явъя. Ажил яваад. Ихний сургая. 2 хүүхдээ аж сургалт юм бодё. Америк юм аа гэлээ. Оо баг явсаа би чинь хамаг бичгүүнтэй бүгдүүлээл. Бизнес газар очивол задлаа цаана болоод за одоо байраа зараа байлаа. Зарсан мөнгөөр очиод тэнд нэг хэдэн сар төрөөсч болох юм. За тэрнээс цааш авчихна болтно гэл. Ялтын дага найз үчсэн үнхээр болохгүй миний зүрээ дээрэл өгдөг. За тэр трак гэдэг юм байна. Амар их мөнгө олдгийг гэж. Гол тэр бүбрийг барь. Амьдралаа залгуулдаг гэж юм ял. Тэгэл яг манай ихэр бол яг кино бүтээлийг нэг 4 жил 5 жил болж оронж дураа тий. Манай ихрийн ихнэр яг одоо эд амттай үе дээр явж байгаа хгүй дурлцсан. Яг ингээл кинонд ороход улаарцсан. Тэгээ яг эд амттай үед нь бас ихнэр аваа явцдаг. Ирээд бас яах вэ гээл. Тэгэл тиймэрхүү болж байгаа. За хоёлаа. Эндээ зүтгэе да. За бүр болох гол явж ойлоо гээл. Тэгээ хараа гээл. Тэгэл одоо зүтгэл явж байна. Тэр шантарж байгаа үе гарсан. Одоо л ер нь баг шантарсан ч бараг одоо өнгөрсөн бохоо. юу ч наадгаас. Эндэл тэр утгаагийн даваа гарцсан юм ч удаа. Эндэл энэ салбартаа л одоо хүчин зүтгэл амраахаас илүү продюсер болно да. Тэгвэл унжсэн тохиолдол байгаа юу? Оо байх шүү дээ. Байх зөндөө. Тийм сэтгэл зүйн уналтыг ер нь хэр давж гарах уу? Тэр үед одоо босгож ирдэг хүчин юу гэдгийг? Тэр үед одоо тэгэл янз янз л та. Ганц бий байхад бол тэгэл өөртөөхөө амар их ярьдаг байсан. Тэгэл нөгөө нэг түргэн уурчин нөгөө нэг хэдхэн ганцхан минутын дотор байр тэр ганцхан минутыг төвчээл өнгөрчих юм бол цаана шал өөр юм байгаа шүү дээ. Өөр бодол өөрсдөх үү те. Тэгээд яг түн шиг өөрчлөлттэй те. Яг түн шиг яг тэр уналтан дээр шууд ингээл амар бодохыг л хичээдэг. Яа яг юун дээр ингэж бодоолчоо те. Тэгэл хүнжтэл унжээж шатчээж астдаг гэдэг шиг л. Би л тэгж л бат. Тэрнээс амар ингээл бүр сэтгэл санаагаар унаал бүр за боли одоо би энэ жүжигч юм гэдгийг билээ. Кино шийдэн тоглохоо болий. Тийм бодол хэлээд зүтж байгаа. Магадгүй биднэрт нэг тийм жишээ хэлвэл магадгүй тэр үеийн үйл явц те ийм үйл явц болоод тэндээс миний олж авсан зүйл ийм байсан. Тэр код кино. Код кино бол нөө чинь бас л нэрээ да. Нөө мөнгө санхүүгөө те. Бүх асуудал байдаг шүү дээ. Тэр л намайг амар юу тийм жоохон нэлээд доогоор ортол жоохон бодулсан гэх юм. Тэгэл бусд нь бол гайгүй. Тэндээс ойлгосон зүйл нь. Дахиад ингэж болохгүй юм байх шүү л гэдэг юм ойлгосон. Юун дээр алдсан юм? Хитрхи итгэмтгий байсан байлээ. Шууд итгэждэг байсан юм л. Шууд итгэждэг гэдэг нь. Одоо яхад ингээл хүнтэй юм ярингуут л гоё хахтай. Оо ахын төстас түнш анх. Надад ч будаа болгоо. Унгууд тэрэнд нь итгэцдэг. Тэгээд тэрэнд нь итгэснээсээ болж өөрөө төрүүлж очиж ингээд юм болгоны өмнөөс ингээл тэ гар хэсэг зурсан. Дараа нь эргээ тэр асуудал хин дээр ирэх үү? Гар хэсэг зурсан юм дээр л. Тэгэл энэ дээрээс амар их юм ботсон би.
хоёр хүүхдүүд үзэх контент алга. Хүүхдийн контент. Тэнгүүд яг нөгөө гадаадын TikTok-ыг аяг үзэж байна. Тэрнг дөөрэж тэрэнд өвчлөж байна. Гадаадын одоо тэр нөгөө цуврал, ситком цуврал нэвтрүүлгүүдийг үзэж байна. Тэр нь зөв юм өгöd байгаа мөхөр үгүй. Зүгээр авчиж нэг юм Супермен баатар хийсвэр юмд аяг ихтгүүлдэг. Тэгэхээр би хүүхдийн контент эхлүүлээ гэж бодоод байгаа сүүлийн үед. Хүүхдийн контент эхлүүлэхдээ за мэдгүй 2 дугаар анги мөн 3 дугаар ангийн хүүхдүүдээр эхлэе. Тэр 3 дугаар ангийн хүүхдүүд нь 3 дугаар ангийн хүүхдүүдэд зориулаад хэдүүл юм аяж. Дараа жил нь яг нөгөө тоглосон хүүхдүүд чинь 4 дугаар анги болно. Дахиад 4 дугаар ангийн асуудлуудыг хэдүүлээ яриа. Эцгийн хоорондын асуудал хүмүүжлээ. Одоо манай том хүүхд чинь 5 дугаар анgiхээр бас асуудал шүү дээ. Яаж харьцахаа мэдэхгүй би аав хүний үед тэгэхээр яг тэрэнд ингээ гарсан ээж аав нарт нь ч өгөөжтэй, хүүхдэд ч өгөөжтэй. Өөрөөрөө авгалдаг ийм бүтээлтэй байна гэдэг уран бүтээлчийн хувьд бас их гоё байдаг баг. Тэгээд ер нь залуучуудад зориулсан их олон уран бүтээлүүд танаа одоо кинонуудаас бол надад тэгж санагддаг. Залуучуудын сэдвээ мэдээж үргэлжлүүлнэ үстэй. Сүүлийн үед юм найз нөхдийн тухай ер нь бол кино хийгдсэнгүй. Нөхдийн найз нь за найзын тухай кино гэдээ би өөртөө санаж байгаа ярих юм бол нөгөө тавлан гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэгээд бас найз гэдэг баярахын найруулдаг найз гэдэг кино байдаг. Нөгөө осоохын дээр тоглодог, ялтахын дээр тоглодог. Найзгаа очиод нөгөө авдаг шүү дээ. Тэгээ буруу эргэлт. Буруу эргэлт бас нэлээд хүмүүс төрсэн бүтээл. Одоо ч бас байсаар л байгаа шүү. Тэгээд араас нь манай хөсөл орд юм болов. Хөсөл бас маш сайн найзуудын тухай кино. Тэгээд цааш одоо нэг нөхөрлийн тухай нэг кино хийж үзүүл яах вэ гэсэн бодол байгаа. Гэхдээ энэ нь өөрөө тийм одоо юу гэдэг маф цагдаатай оролцолтой байхан байхгүй, элдийн янзын муухай буруу зуршилд оролцсон найз байхгүй. Зүгээр энгийн сайхан нөхөрлийн тухай драмын кино хийлээ гэж бодоод тэр кинонд нүүр продюсер болчоод өөрөө тоглоё гэж бодоод байна. Гол дүртэн. Гол дүр нөөс. Би өөрийгөө шахнаа гэдэг шиг. Нас гэдэг өөрөө хүнд ингээ нөө туулсан тэр туршлагаа шалтгаалаад их өөр мэдрэмжийг өөр үзэл бодол хандлагыг өгдөг юм байна. Магадгүй би энд 20-аад настай наркотаас уусан бол битээр өөр зүйлийн тухай ярьж байгаа ах. Үлсгэр ярьсан сууж байгаа юм. Үлсгэр ярьсан сууж. Одоо ингээд 30-аад настай те ингээд наркотаас суухад магадгүй үзэл бодол хандлагын хувьд юу гэх хүнтэй ярмаар санагдав? Ямар мэдрэмжүүдийг их өөртөө авч байна? Энэ насн дээр магадгүй юу гэх ойлгоцсон байна? Энэ насн дээр ихээр зүгээр гэр бүл хамгийн чухал юм байна гэдгийг л хүн ойлгох юм. 20 настай тэр нар мөх биш те. Одоо өнөөдөр миний гэр бүл юу ч болж исэн тэгэл гэр бүл л нэгтэл байгаа юм чинь. Тэгэл амар одоо цаанаасаа ер нь тэгэл эрэгтэй хүн чинь тэгдэг юм байна л да ингээл 30 гараал ирэхээр ингээл нам суугаал те. Давтргуу ингээд шууд ингээд хилчдэг, шууд ингээд тавьчдаг, шууд зодоонууд ээждэг те. Тийм байсан бол гэл өөрийгөө ингээд тэрэл тайвшруулаад бодоол те. Энийний хэрвээ ингэчүүл энэний дараа үр дүн нь юу лээ? Би яах вүлээ? Магадгүй миний арт те. Энэ хүн хохирох хөлөө те. Яаж юу ч болж болно шүү дээ. Тэгэл тэгэл амар ер нь төлөвлөлчтэй юм л. Хэр баг ингээд савсгараас тэгээд тахгүй болчихсон. Өөрийгөө тийм дарж барьж сурч ирсэн. Юмны наадах цаадахыг одоо ойлгодог болчихдог гэх юм уу? Одоо ингээд гэр бүлтэй байна гэдэг эрэгтэй хүнд нэг тийм одоо нэг том нөмөр нөгөөлөг болох, уул болох те ингээд хайрлах, хамгаалах нэг тийм орон зайтай болж байгаа шүү дээ. Энэ үед ер нь бол одоо ямар мэдрэмжүүд их давмгаалдаг, ямар үүрэг хариуцлага эрэгтэй хүнд ирдэг. Энэ үүрэг хариуцлага эрэгтэй эмэгтэй хүн хоёрын хооронд өөр байдаг баха. Ямар ч гэсэн тэгэл гэр бүлтэй, өр хүүхдүүдтэй муухай те. Одоо аавч дээр муухай юм харуулах байхыг хичээдэг. Тэгээд тийм муухай нийгэмлүү хит шумбуулахгүй байхыг хичээдэг. Гэдэг нь одоо яг та хүн орчин тойрон хүрээлэлтэй гэл нөлөөлж байгаа юмнуудаас амар их болдсон шүү дээ. Одоо муугаар нөлөөлж байгаа юм гэх юм бол хүүхдүүдэд утас байгаа байхгүй юу? Энэ утсан дээр YouTube үзчихтэй. Гэтэ тэр YouTube ингээ харахаар YouTube үзээд ингээд юм сонирхолтой хүүхдийн бичлэг юм үзээд байгаа юм шиг байгаа боловч яг үзэхээр яг ингээд тэр нь энэ юу нь яг юу юм гэлтэй гот юм жоох юм иратаглаг те. Нэг юм жоох харгас те. Мэдгүй нэг юм миний бодлоо надад тэр ингээд би хүүхдээ
хүүхдээрээ өөрөө төсөөлөд энийг ингээд үзэн гутал биш байгаа байхгүй. Тэгэн гутал юм. Тиймэрхүү надаас жоохон хол байлах хичээдэг. Манай хүүхдүүд гэсэн чинь ингээд уц шурамсаар нэг оролдоод байдгүй. Эргээд ботгож гисэндээ суур гэр бүлийн орчин хүний ирээдүйн амьдралд те хуу хүн болж төлөвшгöd их олон зүйлээр нөлөөлт юм байна да гэ би бол хавтаа тэгж боддгийг. Миний хувьд бол зүгээр хэнийг ч ялахгүй л байх хэрэгтэй юм шиг санагддаг надад. Цензур тавихгүй. Хүнтэй сайхан мэдлждэг. Хүнтэй сайхан мэдлждэг. Үнэн байдаг те. Хүн харахаараа энэ дургу тэр дуртай байлаа гэхэд би энийг харахаар аюу готлээш хараад ингэдэг те. Хизэж тийм байхыг хүсдэг. Ээж аваарын өгсөн те магадгүй хүүхэд тахт нөгөө нэг загинжсэн ч юм уу хилжсэн магадгүй бидний хувьд нэг үгэлжсэн тэр мэдрэмжүүд одоо бодохоор энэ зөв байсан байна гэж нэг тийм бодогд шүү дээ. Яг тийм зүйл. Заримдаа бодоггүй. Бид нар ч нөгөө юм хийхээр та болохгүй. Болдгүй. Тэгэж болохгүй. Ингэж болохгүй. Тэгэхээр тэгдэг, ингэхээр гэдэг гэл ер нь юм болгоныг ингээл гэхдээ яг үнэхээр болохгүй л байсан байгаа байхгүй. Тухайд миний насан дээр тэрийг би ингэж оролдох тэ нас нь биш байхад би ингээл тэгэл болохгүй болоо гэж тэгж байгаа шүү дээ мэдээж. Тэгэл аим ядраатай би бараг чаддаг батдаг ухааны бодсон. Одоо өөрөө ингээд болцсон тий. Одоо нөө хүүхдээ готл бас яг тийм болцсон байгаа байхгүй. Болоо ч хөө болохгүй хөө хүү тэгдэггүй хөө наашаага чи цаашаага яг тийм болж байгаа байхгүй. Тэгэл буруутсан байхгүй л шүү дээ. Бид нар бол нэрээ ээж аавтаа бол би хизээч зодуулж үзээгүй. Ээжтэй бол зүгээр алуулдаг гэсэн юм байна. Жинхэнэ нөгөө нэг төхөөцөл болж байгаа хаалдаггүй гэл ээж ардаггүй гэл би ч тагаал тий. Баг тэгж өссөн шүү дээ. Ер нь бол бидний насныхан биднийхэн бол тэгсэн л зодуулдаг байсан. Зодуулдаг байсан баггүй. Тэгээд багш нарт зодууллаа, тэр нь зодууллаа гэд нэг амар муудаал одоо яарсан байхгүй л байгаа шүү дээ. Магадгүй тэр нь бидний зэвчинд юу барцдыг гаргаад байдаг байсан чинь билүү те. Би л тэгж боддог. Одоо тэгвэл аа болчоод хүүхдүүдтэй те нэг ийм л одоо зөв өсчөөсэй гэдэг дээр бас нэг юм ингээд нэг ярилцахыг хүсдэг, ойлгуулгыг хүсдэг тийм сэдв, тийм зүйл юу вэ? Тэр их өглөлтийн донд нэг хилчдэг нэг санаа нь юу вэ? Битгий хинтээж битгий дээр доор харьц гэж л гэж хэлдэг. Өөрөөсөө авсан хүмүүжлээ өвлүүлж штэ. Энэ бол амар чухал байсан байхгүй. Эмэгтэй хүүхдүүд бол тэгж хэлсэн шүү дээ. Хинтээж мөнхөн битгий муухай ингэж харьцаа, энтэй гоё харьцаа, тэмтэй гоё харьцаа. Ангич хүүхдүүд. Одоо ингээл жишээлбэл бидний ангитай ангил көрөө те. Дөрүлээ нэлдэг гэж байгаа байхгүй ангитай. Тэгвэл битгий хүүхдэнтэй нийл, хүүхдэнтэй найзл, хүүхдэнтэй нэг гоё бай. Тэгээд тэм дундаас чинь чамд ингээл цаг хугацаа явах тусам ингээл найз гэдэг юм чинь нэг нь байхгүй усан нэг ингээл байж л идэхгүй найз гэдэг юм чинь. Хэцэж алга болохгүй үг юм чинь. Яг солигдож болно. Тэгээд үг бол найз тэр бол байнга ингээл хамт байж юм. Бити ялгуур үз. Бити хизээч хэнийгч бити одоо муугаар хэлээ л да зөв шууд хараар зэ. Ийм халтар те ядуу те бити тэгж хар. Тэр бол зүгээр найз чи амар гоё найз. Тэр байгаа байдал ч төр зурих шүү. Төр зурих шүү. Тэр магадгүй тийм үстэй. Ямар ч үеж болно шүү. Яаж ч өөрчлөгдөж болно. Тэгэл тэрийг л амар их ойлгуулж хичээдэг. Тэгээ тиймдээс ч манай хүмүүс бас тийм л байдаг шүү. Тэр харахаар заримдаа тэрийг харахаар амар гоё санагддаг. Миний одоо ингээд бараг ингээд тэгчээсэн юм манай хүмүүс тажиураад ингээд өмнөөс миний бодож исэн юм тийч уутал шууд ингээд ус босоод агшаал хэлдэг шууд хүүхдэрээ бахархаал те. Тийм үү дэшт. Яг уран бүтээлээ хийгээд ингээд явхад амьдралаа авч явах те тэр ачаа хэр хүнд байна вэ? Өндөө л гэсэн шүү дээ. Аа. За одоо 10 оноос хойш гэдэг юм уу? Эхлээд бол яг ганц би сайхан. Өөрийгөө л аваарчнаа. Маш хамаагүй. Тэг. Өөр сайхан машин дотор онооч хамаагүй явдаг ус. Тэгэл гэр бүлтэй уснаас хойш ер нь тэгэл ялангуяа кино уран бүтээлийн ард ажиллаад, арын албанд ажиллаад за дан жүжигчний карьер жүжигчин дээр бас амьдрал гэдэг бол ер нь манай дотоод Монголд ер нь хэцүү. Хажуугаар нь инфлюенсер болчихлоос нэг ондоо тийм ээ. Өөр одоо инфлюенсер гэхээр одоо нолын дагагчтай бол бас тодорхой хэмжээний өөр аргаар бас орлого олох үүсвэр байна. Тэгээ би ч хажуугаар нэг юм их хөдөлдөг байхгүй аргамжаа. Тэгээ юм их аргамжаа зохион байгуулна. Бас арилжаа 8 хийн. Машин дээр наашин цааш нь ян зүрээр л үзчихэ. Гижээж энэ яг үндсэн урдаа амьдралаа авч явахгүй бол яг киноноос орж ирсэн орлого гэх юм бол бас яг сайхан орлого аваад амьдралдаа хэрэг болсон
үйл явц зөндөө байгаа. Гэтэ тэр бол яг том юм дээр том л орнохоос өдөр тутмын орлого, сар болгоны орлого гэдэг зүйл бидэрт бол байхгүй шүү дээ. Тийм болохоор л харин сая сүүлд 3 контент хийж өөрийгөө цалинтай болгож байгаа хгүй. Сар болгоор контент ихэр ч бас амар шүү дээ. Сайн контент хийж идэх юм бол тогтмол сар болгоо орлого олж ирж чадна. Ингээд уран бүтээлчтэй ч байна өөр салбарын одоо зочид манай нэвтрүүлэгт ороод би тэгэд хийсэн ажлын ярина, гой хүсэл мөрөөдөл ярина, үзэл бодол ярина ингээл ярьж байгаа. Магадгүй би ингэж асуумаар санагддаг. Хүмүүс ингэж ярьдаг таны амжилтын нууц үе юу юм те гэл асуудаг. Тэгээ би болохоор нэг ийм гаргалгаа болсон. Ер нь бол хүн болгонд өөрсдийг нь ингээд тэндээс энд авчирсан, эндээс тийшээ одоо ингээд чиглүүлж байгаа нэг тийм зүйл байдгийм байна. Тэр нь магадгүй дадал зуршил юм уу, гоё мөрөөдөл юм уу, гоё хандлага юм уу, эсвэл нийгэмд сайн сайхныг түгээх байгаа тэр хүсэл эрмэлзэл юм уу, нэг тийм байгаад байна. Накаг явж юу байдгийг? Адилхан л да. Бас нэг муухай байхгүй те. Гэл ард үлдэж байгаа үр хүүхдүүдтэй муухай юм үзүүлэхгүй. Гэл муу замаар явчихгүй, хичээж явахыг л яриад одоо тэрийг л зорилго болгодог гэх юм уу. Муу юм нас л юм хоол ах хичээдэг. Би муу байвал тэгэл миний үр хүүхдтэй ингээл цаашаа бүгд л тийм байна. Ингээл үцэн харснараа шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. Тэгэл муу зүйлээс л хол байхыг хичээдэг. Тэгэл хамгийн гой өргөж бусдыг юм чи тэгэл гэр бүл шүү дээ. Гэр бүлээ хараад шууд л нэрээ хүн өөр болдог тий. Чатарч исэн ч гэсэн. Юу ч болж исэн нэрээ шууд гэдэг байхгүй. Ялангуяа хүүхдээ хараад тий. Бидний дэмжиж байгаа хүнээ хараад хэн миний хажууд намайг яаж дэмжиж дээ. Тэр амар чухал юм шиг санагддаг байна надад. Магадгүй миний удирдлага өөр байсан бол би бас ингээл өөр замаар явж явах юм билүү тий. Ингээл жүжигчнээ болоод тий шал өөр мэрэгчлэр ингээл яваал нөгөө нэг удирдлагаа дагаал явна шүү дээ. Мэдээч одоо ингээл эрэгтэй хүн ингээл 30 гараал ингээл би л гэрээ ийцэн тий. Би амгалан баатар ингээл бүгдийг мэдээл ингээл цогцуулаад байгаа юм шиг боловч яг ард нь ихнэр удирдлага ингээл барьсан сууж байгаа шүү дээ. Тий. Тэгэл тэр хүн яаж удирдах байгаагаар миний явж байгаа зам хүмүүст харагдж байгаа би ингээл нүдэн дээр байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал юм бол гэр бүлийн дэмжлэг тэгэл хүүхдүүд тэдрийг хараад нуурахгүй, хуурахгүй, тэ шантрахгүй байх гол үүсвэр цөм тэмд идэх. Би бол тэгж боддог. Эргээд буцаад гэр бүлийнхаа хүнийг одоо нака хэр усалж, хэр дэмжиж байна. Тэгэл маш их хичээд шүү дээ. Гомдоохгүй байхыг хичээн. Муухай харьцахгүй байхыг хичээн. Тэгэл мэдээ за угаасаа л гэр бүлд тийм жижигсаж ясал гарна. байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг тэгж амар дэврэгдгүү. Хэл хязгаарын давдггүй. Тэг давдггүй. Тэгээд нэг хүүхдүүдийн хажууд нэг амар хэрүүл урал хийгээд байхыг хүсдэггүй. Тэгэл яг ингээл мэдрэмжээр манаа унжсан. Би ч гэсэнтэй яг ингээл битээр жоохон мөрөөгөл үгүй тэр чинь хэлэл зөрчилдөө болно шүү дээ. Хот цалиар биш. Зүгээр ингээл жоохон зөрчилдөө болоод эхэлж чад ингээл хүүхд ч юм гараал ш. Тэнгуут болдог байхгүй битээр. Аваалал. Би ч дуугаал. Монголоос нэмэгтэй хүн хаанаас ингээл жижиг үг шүү. Хэрүүл биш юм шиг хүртэл ингээл үг шийд. Тэгэл яг тэрийг дэсэл ингээл өнгөрөөл тэгэл хүүхд мөхт байхгүй тэгэл хүчлэл ойлголцол ярилцж байгаа юм шиг. Чи яг түрүүнд тэгсэн шүү. Тэр бас гэр бүл аягүй том соёл. Тий. Одоо энэ том төслийн ард гараад те ингээд одоо дүнгээ сонсоод явж байгаа өдрүүдийн дараагийн төсөл ямар байх вэ? Одоо дараагийн төсөл тэгээд одоо нэг яригдж байгаа нэг юм байна л да. Яригдах жах одоо яг нэг хугацаанд 5 болчих юм бол тийшээ явах. Сая дөрөв Холливуд ярьсан шүү дээ. Тэгсэн чинь тэнд нэг кино компани байна. Монгол одоо жижигхэн ажилладаг тийм кино компани байгаа. Тэгсэн чинь тэндээс надад санал ирсэн. Богино хэмжээний кино хийж байгаа мөлий. Одоо нэг фестивалуудад явуулдаг юм байна шүү дээ. Тим кино хийж байгаа мөлий. Тэгээд тэрэндээ намайг одоо тоглооч ээ. Одоо цаг хугацаанд ингээд болчих юм болвол
Таны ингээд бид шууд өрөөд ингээд та шууд хүрээ дээрээ гэсэн нэг тийм байгаа. Гэтэ ярьчлаа шүү энэ амар нууц юм байсан. За яг өнөөдрийн яг энэ 30 та залуутай ярилцахад яг амьдралыг яг ямар өнцгөөс харж байна? Юу гэх энэ насанд юу гэх ойлгуулж байна? 30-наас өөрөө их юмыг ойлгуулдаг нас юм а гэдэг юм яд штэ. 34 5 болоод эхлэхээр Бүр ер нь одоо нэг амгалан зан байгаач тэрийг дарж сурд юм байна. Хүнтэй харьцах хандлага маань өөр айгүй тийм одоо юу гэдэг 20 хэдтэй байсан би хүнтэй одоо айгүй амгалан ер нь их амгалан зантай. Гэхдээ тэр нь гаднаас хүмүүс намайг айгүй тэгж боддог баг. Одоо л нэг тийм хэр баргийн юм дээр нэг ингээс яагаад байхгүй шүү дээ. Хөөрөл давдлал одоо годом таарсан хүнтэй би ч айгүй хэрэлдэг байсан шүү дээ. Ер нь бол одоо машин дээр барьж явж байгаа л зонхоогоор чиний буруу нийгэмтэй айгүй ойр гэдэг байсан байхгүй манай найзууд ингээл ахнар махнар хайж үзв. Энэс зүгээр нэг годом хүн машинаа давчиж байгаа огоо ичдэж би бүр өвчтэй гэдэг давхиж урд нь хаа зогсож байгаа цонхын тогч байгаа гэдэг байсан байхгүй. Чи наа тамхи очиод өөр авчих юм ингээл. Тэгэл годомд ингээл шээж байгаа хүн харах юм бол очиж чи болооч энэ. Тэгэхээр одоо ингээл бодохоор ингээл юм төвчгөөсөн л байсан шүү дээ. Байд юм шүү. 20 настай дуулга. Тий. Одоо нэг юм нэлээд төлөв даруу болж байгаа болов уу гэж өөрийгөө бодоод байгаа шүү дээ. Яг одоо хийж хэрэгжүүлж байгаа төсөлтөнд амжилт хүсье. Тэгээд манай project нэвтрүүлэг олон залуучуудын гоё төсөлтөөр бид нар хамтдаа ярилцдаг. Дараа нь яг түрүүний ярьсан их гоё төслүүдээр нь буцаад эргээд ярилцахын. Тэгээд төсөл нь амжилттай болсон гэдэг тэр яриаг бас буцаад үзэгчтэй хуваалцахыг, ерөөлийг твшүүлээ. Тэгээд уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд магадгүй зүгээр олон жилийн дараа өөрийнхөө бас энэ уран бүтээлийн замналаар гоё ном гаргадаг ч юм уу түүхээ бас олон залуучуудад хуваалцаарай гэсэн сайхан ерөөлийг өргөм. Урилга хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Кино урлаг гэдэг өөрөө ингээд хүмүүст их гоё мэдрэмжүүдийг өгдөг. За тэгээд зарим зүйлийг ойлгуулдаг урлаг гэдэг өөрөө. Тэгээд энэ том салбарын бас нэг төлөөлөл болоод нэг өнгөн болоод ингээд ажиллаж байгаа уран бүтээлч чамд бас амжилт хүсье. Тэгээ дараа бид нар их гоё төслүүдээр магадгүй түрүүний хэлсэн тэр мөрөөдлийнхэн дараа бид нар эргээд бас гоё түүхээр те Ерөөл боловсроо те маш их баярлалаа. Урилга хүлээж авсан. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Урьж ийм гоё нэвтрүүлэгт орсонд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд project нэвтрүүлэг та бүхэнд өнөөдөр шинэ дугаараа хүргэлээ. Тэгээд ажил амьдралынх нь бүхэл төслүүдэд нь амжилт хүсье. Дараагийн нэвтрүүлгээр эргээд олцъя.